Нэвтрүүлгийн хамтрагч өв соёлын голомт төсөл. Эрхэм хүндэт үзэгчдийнхаа энэ өдрийн амар амгаланг айлтган мэдчилье. Буддизм ба шинжлэх ухаан нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт бүгд найрамдах Польш улсын Варшавын их сургуулийн дорн дахин судлалын сургуулийн захирал доктор профессор Агата багш, Монгол улсын шинжлэх ухааны академийн философи хүрээлэнгийн шинжлэх ухааны тэргүүлэх ажилтан шинжлэх ухааны доктор Ган Туяа багш нар оролцож байна. Бид нар энэ удаагийн нэвтрүүлгээр буддийн судлал, ялангуяа шинжлэх ухааны талаас буддийн судлал Монгол улсад, Польш улсад хэрхэн хөгжиж дэлгэрсэн тухай, өнөөдөр буддийн судлалтай холбоотой томоохон судалгааны ажлууд ямар ажлууд хийгдэж байгаа, ямар бүтээл төрөл эрдэм шинжилгээний эргэлтэнд орж байгаа, олон нийтэд хүрж байгаа талаар ярилцах болно. Ингээд эхний асуултыг эрхэм зочин Агата багшид тавья. Та бол Монгол судлал, тэр дундаа буддийн судлал, төвд судлаар олон жил ажилласан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. За дэлхийн Монгол судлалын холбоог байгуулахад ч гэсэн чухал үүрэг гүйцэтгэсэн ийм том эрдэмтэй. Өнөөдөр бүгд найрамдах Польш улсад Варшавын их сургуульд буддийн судлал, ялангуяа Монголын буддийн судлал ямар түвшинд явагдаж байгаа, ямар судалгаанууд хийгдэж байгаа, ямар бүтээлүүд гарч байгаа талаар үзэгч олонд танилцуулна. Хамгийн түрүүнд одоо намайг энэ нэвтрүүлэгт урьсанд маш их баярлаа. Илэрхийлж даралж байна. Тэгээд за манай Варшавын их сургуульд одоо дорн дахины судлалын сургууль гэвэл Азийн ба Африкийн судлал явагдаж байна. Түүний дотор Монгол төвд судлалын хөтөлбөр биднээс явагдаж байна. Би бол олон жилээр тэр Монгол төвд судлалын танхимыг эрхэлж байсан. Тэгээд би ерөнхийдөө 1982 онд анх удаа Монголд ирсэн. Тэр үед ерөөсөө буддийн шашны тухай, бурхан шашны тухай Монголд ярих юм байсангүй. Харин одоо би оюутан байхдаа олон дахин Монголд ирээд тэгээд 9 оноос ардчил болсны дараа би тэгээд маш их юм өөрчлөгдөж байна гэж харж хагаад анзараад тэгээд заавал үүний тухай нэг төсөл зохион байгуулах хэрэгтэй гэж шийдсэн. Тэгээд Норвегийн бас судлаачтай Хавнавиг хамт Монголын судлаачтай Ракчагийн Бямба Ганзоригтэй хамт бид хэрийн ажил хийж хагаад бас Варшавын их сургуулиас яг бурхан шашны судлаач профессор Марек Мейер оруулсан. Тэгээд төвдийн багш бидний одоо доктор Төвтөн Кунга Чашап бүгдээрээ одоо Монголд ирээд тэгээд хэрийн ажил олон жилээр хийж байсан. Тэгээд тэр ажлын дунд бид хэд хэдэн өгүүлэл хэвлэгдсэн. Тэгээд Монголд ах одоо буддийн шашин яаж сэргэж мандаж байна нэлээд мэдсэн. Тэр бол нэг ажил гэж хэлж болно. Ган Туяа багшаас та бол сургууль төгсөөд 1983 оноос хойш буддийн философи судалсан. За мөн ч олон жил Монгол улсын их сургуулийн чиглэлээр багшилсан. Уламжлалт буддийн мэдлэг ухааныг уламжлалт арга зүйгээр биш, орчин үеийн шинжлэх ухааны үүднээс, философи шашин судлалын үүднээс Монгол улсад буддийн судлал ер нь хэдэн оноос эхэлж бий болсон, ямар дөрвтэй судалгаанууд болоод бүтээлүүд гарсан бэ? За баярлалаа. Буддийн судлал гэдээ ярил энэ хөргөн хүрээ, нутаг зохиол, түүх, гүн ухаан, шашин судлал гэдээ маш олон талаас буддийн судлалыг ярина. Би бол буддийн гүн ухаан судлал тал руугаа илүү ярив. Гэхдээ ер нь манай орчин үеийн Монголд
буддийн судлал шинжлэх ухааны академийн одоо их үндэс судрагчийн хүрээлэн байгуулагдсан цагаас бид нар мэдж байгаа олон одоо хэл зохиол, утга зохиолын бидний сайн мэдэх алдартай эрдэмтэн судлаачид маань буддийн монголчуудын болон дорн дахины ард түмний түүхэнд үлдээсэн олон сайхан буддийн их сурвалжуудыг тасралтгүй судалж ирсэн. За яг гүн ухааны сурвалжийг судлах ажил бол 1970-ад онд эхэлсэн. Анх бол академич Бира доктор түүхийн хүрээлэн дээр буддийн судлалын сектор тасаг байгуулсан байдгийн байна лээ. За тэгээд тэнд бол манай Жүгдэр доктор академич бас ажиллаж байгаа. Сүүлд нь тэндээс ер нь гүн ухаан судлал руу гол анхаарлаа хандуулах нь зөв юм байна гэдэг үүднээс философийн хүрээлэн ч гэсэн 1972 онд байгуулагдсан цагаас эхлээд буддийн одоо философи судалгааны тусгай тасаг бол сүүлд нь буддийн судлалын сектор гэж нэрлэгдсэн. Одоо бол шашин судлалын салбар гэж нэрлэгдэж байна. Тэгэхээр 1970-ад оноос ер нь буддийн гүн ухааны судалгааг орчин үеийн шинжлэх ухааны арга зүйгээр судлах энэ үйл ажиллагаа эхэлсэн. Ахмад эрдэмтэд гэвэл одоо Жүгдэр доктор, Лувсан цэрэн академич гэдэг дандаа академичд эхлүүлсэн байдаг. Европын олон эрдэмтэд бол бүр 18 дугаар зуунаас эхлээд буддийн философиг янз бүрээр одоо судалж ирсэн байдаг юм байна лээ. Ерөнхийдөө Оросуудын ангилж агаар 18, 19 дугаар зуунд Франц, Бельгийн судалгаа, Англи, Германы судалгаа, за Оросын судалгаа гэсэн ерөнхий энэ 3 одоо школ Европт яг буддийн философийн сурвалж дээр судалдаг судалгаа бол эхэлсэн. Өөр ингэсэн бас ялгаатай арга зүйтэй юм байна гэж. За тэгээд манай дээр одоо явагдаж байгаа өөрөөр хэлбэл 70-ад оноос хойш явагдаж ирсэн судалгаа маань аль нь манай одоо Ахмад судлаачдын бүтээлд судалгаанд эдгээр одоо Европын орны тэр үеийн одоо нэртэй эрдэмтдийн бүтээлээс иш авсан үзсэн тэндээс одоо туршлага авсан байдаг л да. Ялангуяа Щербацкойн үүсгэсэн Оросын судалгааг бол их судалж үзсэн байдаг. Гэхдээ манай дээр явагдаж байгаа судалгаа бол бас тэрнээс ялгаатай. Тэр Франц, Бельгийн ч гэдэг юм уу, Англи, Германы ч гэдэг юм уу, Оросын орчин үеийн буддийн философи судлалаас бас арай ялгаатай явж иржээ гэж одоо эргээд харахад бол харагддаг. Тэр нь юу гэхээр нэгдүгээрт Монгол ганжуур данжууртах их сурвалжаа барьдаг. Хоёрдугаарт Монгол мэрэгдийнхаа бүтээлийг гол их сурвалжаа болгохыг зорддог. Гуравдугаарт Чойрын 5 бот гэсэн одоо энэ хүрээнд. Тэгээд би бас Агата багш ирсэн дээр Польшийн судалгаа бол буддийн логик чиглэлийн судалгаараа сүүлийн үед их гүнзгий орж ийн гэж хардаг. Өөрөөр хэлбэл буддийн логик бол ер нь орчин үеийн өрнийн буддийн философи судлал маань буддийн логик судлал руу илүү их анхаарч тэгэхдээ тэр нөгөө танин мэдэх хүний оюун ухааны талаарх судалгаа. Тэгээд тэр нь яваад одоо хүний оюун ухааныг дотроос нь хөгжүүлэх нөгөө нейросайенс чиглэл рүүгээ их явж байгаа юм байна. Энэ чиглэлээр манай Европын, Америк эрдэмтэд их нарийн судалгаанууд хийж байгаа юм байна гэж харсан. За Агата багш Монгол судлал болоод Монголын Бурхны шашны судлалын талаар нэг өндөр гэгэний нэг томоохон бүтээл гаргасан байсан. Одоо 25 оны 1-р сард танаа сургуульд айлчлах хүрээнд та тэрийг үзүүлж ирсэн. Энэ талаараа бас та мэдээлэл хуваалц. Мөн энэ удаагийн Монгол улсад хийж байгаа таны айлчлалын бас нэг томоохон зорилго бол саяхан гаргасан 9 бот тийм маш чухал, маш үнцэнтэй 1915-16 оны Монгол улсын хүн амын тоглоомын энэ талаараа та бас үзэгчдэд хэлж өгвөл маш сонирхолтой байж магадгүй. За баярлалаа. За миний өрийн одоо тэр эрдэм шинжилгээний ажил эрдмийн бүтээл гэвэл нэгдүгээрт бас өндөр гэгэний Зана Базарын төвт хэлнээс түүний намтар би англи хэлэнд орчуулсан.
Тэгээд Монгол намтартай харьцуулсан бас Монгол нэг орчуулга байна. Тэр орчуулгатай бас харьцуулсан. Тэгээд өндөр гэгээн зана базар мэдээж маш чухал одоо Монгол дах зөвхөн шашинтай биш харин бас улс төртэй холбоотой хүмүүс байна. Тэгээд тэр төвд хэлээр зохиосон намтар бол түүний шавийн зохиосон намтар байна. Заяа гэгэний. Тэгээд заяа гэгэн яг өндөр гэгэн зана базарын үед амьдарч байсан. Тэгээд энэ шавны учраас олон дахин намтартаа за би одоо багшаас асуугаад тэгээд тийм одоо мэдээ авсан. Тийм учраас их найдвартай намтар гэж үзэж байна. Таны бас одоо дурдсан өөр том ажил гэвэл тэр бол манай алдартай монголч эрдэмтэн Владислав Котвичин нэртэй холбоотой. Яг гэвэл энэ монголч эрдэмтэн нас барсны дараа түүний архивт манай Польшид Краков дах шинжлэх ухааны академи архивт орсон. Тэр материалуудын дотор олон ховор чухал материал барин бичиг байна. Бид дандаа монголч эрдэмтнээс асуугаад одоо та нар бас тэр материалаа хэрэглэх дуртай бол тэгээд ирээрээ тэгээд хэрэглэж болно. Тэгээд 2015 онд чулуун багш ирээд тэгээд бид олон материалаа үзүүлээд тэгээд за энэ бас нэг одоо тологийн барин бичигнүүд байна. Та сонирхож байна уу? Тэгээд чулуун багш үнийг харж агаад тэгээд би тэр материалаа одоо 10 жилээр одоо эрж авахад тэгээд одоо маш их азтай болсон яг гэвэл тэр барин бичигнүүд чулууныг хэрж байна тийм үү? Тэгээд бид одоо гэрээ зохион байгуулад нэг төсөл зохион байгуулад тэгээд архивтэй хамт манай багш нар оролцож байсан Ежи Тулисов манай төгчхөн тэгээд тэр материалаа одоо янзлаад тэгээд хэд жилийн дотор ажиллагаад тэгээд одоо хэвлэлд бэлдгээд хамгийн гол нь одоо сканчилсан учраас 3500 худас баримт бичигнүүдэд одоо та нар монголчууд хэрэглэж болно яг гэвэл 9 ботын дотор оруулсан байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочид маань бол маш их сонирхолтой зүйл хэлж байгаа. Өндөр гэгэний намтрыг өөрийн шав халахын зай гэгэний одоо зохиосон цадиг намтрыг англи хэл дээр орчуулсан. Агата огшийн сургууль тэр чигээр. Тэгэх юм бол өнөөдрийн зочин Гантоя доктор маань саяхан Чойрын 5 бот буюу 5 том буддийн судлагдсан гүн ухааны судалгааны талаар бас нэг англи дээр ном гаргаж байгаа. Одоо эцсийн сүүлийн шатанд, редакцийн сүүлийн шатанд явж байгаа баг тий. Тэгэхээр энэ талаараа та энэ судалгааныхаа талаа манай үзэгчдэд бас нэг мэдээ дуулвал их сайхан мэдээ байх. За баярлалаа. За Чойрын 5 бот гэдэг бол агуу том судалгаа тийм. Тэгээд тэрнийг талаараа би зүгээр танилцуулга гэж хэлэх юм уу? Ягаад гэвэл манай дээр би түрүү хэлсэн Чойрын 5 ботын чиглэлээр манай шинжлэх ухааны академийн философийн хүрээлэн дээр явж байгаа буддийн философи судлал маань 70-аад оноос хойш энэ хүрээнд явж ирсэн тодорхой одоо манай алдартай судлаачид Чойрын 5 ботын тодорхой чиглэлээр өөрсдийнхөө судалгаа гаргаж ном бүтээлээ тойруулсан. Жишээлбэл Усан цэрэн багш маань төв үзлийн гүн ухаан, Содон дарга багш маань болохоор буддийн төвд хэлт логик гэсэн том бүтээл тойруулсан. Лавгсрын доктор бол сэтгэл төдийтний гүн ухаан мөн худаг данзаа аравжаагийн гүн ухаан гэсэн бүтээл тойруулсан. Миний хувьд бол бэлэг баримтын чиглэлээр докторийнхоо диссертацийг хамгааснаас гадна авидрамын чиглэлээр их сургуульд хичээл зааж байсан. Тэгэхээр энэ хоёр авидрамын болон бэлэг баримтын заваа шастрын доторх агуулга нэр томьёо онуудыг харьцуулсан чиглэлээр шинжлэх ухааны докторийнхоо диссертацийг бичсэн юм л да. Тэгээд дараа нь түүнийг одоо ном болгож гаргаач гэсэн манай хүрээлэнгийн одоо даалгавар гэх юм уу захиалгаар ажиллаад эхэлтэл ер нь энэ 5 бот Чойрын 5 бот бол цогцорол байх
хэрэгтэй юм байна. Цогцоороо хүнд хүрч байж тэр цогц нэг буддийн гүн ухаан гэдэг том онол маань гарддаг юм байна гэдэг ийм одоо ойлголтод хүрээд нэгэнт өмнөх багш нар маань тодорхой хэмжээний судалгаа явуулсан. Бас тэр чиглэлээр манай хүрээлэн дээр Монгол мэрэгдийн зохиолууд төвд хэлнээс монгол хэлэндээ орчуулагдаад гарсан. За мөн манай одоо баг гэх юм уу Лувсан цэрэн багш, Лавгсран багш, Содон Даргиа доктор гэдэг бид нар бол хамтраад Чойрын 5 ботын гол заваа шаструуд болон тэдгээрийн тайлбарыг 6 ботоор кирилл үсэгт буулгаж гаргасан. Тэгэхээр энэ бүгдээрээ тулгуурлаад за мөн сүүлийн үед би түрүү хэлсэн Европт, Америкт энэ буддийн гүн ухаан судлал бол бас их сонирхолтой болж ирж байна. Ялангуяа логикийн судалгаа руу их орсноо. Логик авдрмын чиглэлийн судалгаа, бэлэг баримтын судалгаа, төв үзлийн судалгаагаар маш олон том эрдэмтэд гарч байгаа боловч тэдний судалгааг хараад байхад аяндаа өөрсдөө авдармаагаас логик руу шилжсэн, логикоос төв үзэл рүү ч юм уу тогтсон таал руу шилжсэн. Өөрөөр хэлбэл тэр Чойрын 5 бот салахгүй хооронд нь холбоод яваад байгаа тийм байдал надад ажиглагдсан. Авдармын судалгаа гэж байгаа боловч яг зохиолын үзэхлээр логикийг ч дурдчихсан, тогтсон таал руу ч ямар нэгэн хэмжээгээр орцсон. Яг гэвэл тэд нар голцоо нөгөө төвд сургалж дээр ажилладаг. Төвдийн мэрэгдүүд, ялангуяа манай Монгол мэрэгдүүд үедээ л энэ Чойрын 5 ботыг бас цогцоор нь судалж, Чойрын 5 ботод мэрэгшсэн эрдэмтэд манай Монголд маш олон төрсөн. Тэр эрдэмтдийн бүтээл бол зөвхөн Монголдоо төдийгүй төвдөд ч гэсэн одоо зарим тохиолдолд зарим датсан сургуулийн сурах хүчин болж ирсэн юм байдгийн байна л да. Одоо судлаачдын дунд, барууны судлаачдын дунд ч гэсэн заримдаа манай Монгол эрдэмт лам нарын одоо бүтээсэн бүтээлийг төвд мэрэгдийн бүтээл гэж андуурсан энэ төр тохиолдол ганц нэг харагдчихсан. Яг гэвэл төвдөр дандаа зохиолоо бичсэн. Тэд нар бол маш өндөр түвшний гүн ухааны бүтээлүүд байдаг. Тэгэхээр энийг тайлбарлах ийм л зорилготой. За баярлалаа. 19-р зууны сүүл 20-р зууны ихэнх үед Польш гаралтай одоо судлаачид, аялагчид Монголын талаар бас нэлээд судалсан, зохилох үүрэг гүйцэтгсэн. Тэр их сурвалжууд өнөөдөр Монгол судлалд ихэнх хувь нэмэр оруулж байгаа. Тэгэхээр одоо судлаачийн үдээс би бол таныг энэхүү эрдэм шинжилгээ судалгааны уламжлалыг үргэлжлүүлж байгаа эрдэмт ингэж хардаг. Яагаад гэвэл одоо саяхан танай их сургууль дээр очих үед маш олон тооны залуу эрдэмтэд Монгол судлалаар одоо таны зааж чиглэсний дагуу сурж байгааг нүдээр харсан. Тэгэхээр Варшавын их сургуульд орон дахин судлалын факультетад та ямар чиглэлээр одоо Монгол судлалыг хөгжүүлж байгаа вэ? Танай оюутнууд яг ямар чиглэлээр сурч байна? Энэ дотор одоо Монголын буддийн шашны судлал хэр байгаа вэ? За таны дурдсан нөгөө 19-р зууны үеийн 20-р зууны үеийн судлаачид гэвэл бидэд одоо хүртэл холбоотой байна. Биднээс тэдний ажил үзээд тэгээд тэдний материалаа судалж байна. Би нэг юм дурдмаар байна. Одоо анхны Монгол эрдэмтэн Йозеф Ковалевский Польш гаралтай байсан хүн. Тэгээд томоохон нэг гурван бодтой Монгол, Орос, Франц толиос гадна бас буддийская космология гэж тийм нэртэй зохиол бичсэн. Энэ зохиолд энэ түүний бүтээл Голдо Монголын чухал хэрэгэгч гэдэг номын хэрэглэгдэг ашиглагад хэвлэгдсэн. Миний бас сонирхол бас тийм чиглэлээр явж байна. Яг гэвэл энэ чухал хэрэглэгч бас манай багшийн өгтэй холбоотой гэж болно. Яг гэвэл энэ бол Монгол дахь Абидармагийн анхны магтгүй бүтээл бий болсон. Тэр бол 16-р зууны үеийн бүтээл зохиол мөн байна. Тэгээд нөгөө ширээд гүш цорж зохиосон юм уу, орчуулсан юм уу, жахан найруулсан юм уу гэж хэлж болно. Тэр зохиол их сонирхолтой. Яг гэвэл монголчуудад 16-р зууны үед одоо Монгол
дах бурхан шашны үзэл танилцуулж байсан. Энэ Монгол зохиол бас төвдийн шижээр авсал Пагбаламагийн зохиосон зохиолтой холбоотой бараг 60% тэндээс авсан байна. Тэгтээ бас өөр маш чухал одоо Абидармагийн мэдээлэл тэнд заагдсан байна. Би тэр зохиолд бас сонирхоод тэгээд польш хэл дээр орчуулсан. Бас миний багш профессор Марк Мейер польш дах Абидармагийн хамгийн чухал судлаач мөн байна. Тийм учраас энэ талаар жаахан илүү мэдээ нэмэх дуртай байсан. За тэгээд манай энэ Ковалевский багшийн жишээ аваад дараа нь Котфичгүй би дурдсан. Түүнээс гадна томоохон судлаачид одоо Станислав Каужинский, Станислав Годжинский, Ежи Тулисов манай багш нар биднес янз бүрийн чиглэлээр Монгол судал одоо цааш нь явагдаж байна. Жишээ нь одоо тэр бурхан шашин Монгол төвд харилцааны тухай энэ бол миний хөв. Тэгээд хэрвээ оюутнууд тийм талаар цаашны судалгаа хийх дуртай байвал тэгээд надтай холбогдоод тэр ажлаа хийж байна. Харин түүнээс гадна одоо манай Каужинский, Годжинский багшийн жишээ аваад доктор Янругала одоогийн Монгол төвд судлалын эрхлэгч хүн. Тэр бол яг хэл зүйн талаар монгол хэлийг олон талаас судлаад байна. Түүнээс гадна бид одоо бас орчин цагийн монгол байдлыг судлаад тэгээд уран зохиол, түүх, нийгмийн байдал янз бүрийн чиглэлээр манай оюутнууд сонирхоод биднээс бас тэднийг даагаад тэгээд тийм талаар илүү тэдний мэдлэг гүнзгийрүүлж байна. Тэгээд бас төвдийн судлал манай бас одоо хамтран боргоод тэгээд энэ талаар бас маш үнцэнтэй ажилтан Ракчагийн Бяба ламхум мөн байна. Ягд гэвэл Монгол талаас үзвэл одоо Монгол бүтээлүүд ялангуяа төвдөр зохиосон Монгол лам нарын бүтээлүүд судалдаг хэвлэдэг. Харин бас төвдийн хэл заадаг тэгээд бас энэ талаар маш их гүнзгий мэдлэгтэй. Тийм учраас бид янз бүрийн одоо чиглэлээр олон салбараар Монгол судлалыг хөгжиж байна. За өнөөдөр Монгол Улсын их сургууль дээр шашин судлалын хүрээнд буддийн судлал ямар агуулгаараа хөгжиж байгаа вэ? За бид нар ер нь 1995 онд PhD докторийн зэрэгээ хамгаалаад буддийн бэлэг баримтын гүн ухааны үзэл гэдэг сэдвээр хамгаалаад тэгээд их сургуульд философийн тэнхимд буддийн гүн ухаан заах багшаар иржсэн. За тэгээд тэрний дараа бол 1999 онд шашин судлалын тэнхим гэж тусдаа тэнхим байгуулагдсан. Тэгэхээр тэр 99 оноос хойш 2000 он хүртэл би ажиллах хугацаанд шашин судлалын хөтөлбөр боловсруулахад оролцож ирсэн. Тэр шашин судлалын хөтөлбөрийн дотор бол нэг нь бол яг шашин судлал, өөрөөр хэлбэл тэнд бүх шашныг тэнцүү судлах ийм нэг хөтөлбөр. Нөгөөх нь бол яг буддийн гүн ухаан судлал. Тэгэхээр буддийн гүн ухаан судлал маань бас л нөгөө академи дээр баригдаж ирсэн тэр Чойрын 5 ботынхоо чиглэлээр хичээлээ Чойрын 5 бот чиглэлээр ордог. Заваа шастер анхан шатны одоо ойлголтуудыг бакалаврын төвшөнд өгдөг бол тайлбар шаструудтай магистрийн төвшөнд өгч юм уу. Тэгээд докторийн төвшөнд тодорхой одоо чиглэлээр нь аль нэг судар дээр шастер дээр ажиллах боломжтой ч гэдэг юм. Тэгээд сая Агата багшийн ярьснаар Абхидхармын ойлголт үнэхээр монголчуудын дунд 16 дугаар зууны үеийн одоо нөгөө шар тууж алтан дэвтэр гэдэг тэр үеийн зохиолуудад бүр одоо тэр монголчуудын
ертөнцийг үзэх үзлийн, космологи үзлийн нэг салшгүй хэсэг нь болцсон байж гэдг нь харагддаг. Тэгэхээр би бас тэр хэдийн үеэс эхлээд монголчууд одоо энэ үзлийг өөрийн болгоод ингээд авчихсан болоо гэд ингээд хөөхлөр зэрэг за Хувлаа хааны үеийн Пагуламтай холбогддог. Гэхдээ тэрнээс өмнө Сажлам Хоодан хаан хоёрын харилцаа бол их сонирхолтой санагдсан. Сажламын одоо зохиолууд, ялангуяа логикийн зохиолууд бол төвдөд ч Монголд ч Монголын одоо тэр датсан сургуулиудад үзэж судалдаг, логик үзэж судалдаг маш чухал сурвалж болж ирсэн юм байна лээ. Тэгэхээр тэнтэй холбоотой бас Хоодан хааны талаар сонирхоод үзсэн чинь Хөхнуурын орчмыг анх 20 настай 14 зэрэгтэй гэдэг баха. Очоод тэгээд Чингис хааны даалгавраар тэгээд очоод Хөхнуурыг эзэлж гад төвдийг бол эзлэлгүйгээр тэр үед төвдөд бол Сажлам хамгийн их одоо төвдийн ард түмэн бол шүтэж байсан ийм хүн байна. Тэгээд Сажламыг одоо Сажлам гунгаажлцсан ордонд ороод тэгээд өглөгийн эзэн ба буйны лам гэсэн харилцаа үүсгэсэн анх одоо үүсгэсэн байдаг юм байна. Тэгээд тэр түүхийн номнууд бол их байна л да. Сажлам бол Хоодан хааны даалгавраар юм уу ямар ч байсан Хоодан хааны бодлого бол манайхыг одоо эзлэхгүй бид нар бол яг уу татвараа өгнө. Гэхдээ манад бол шашныг одоо хүлээн зөвшөөрч ингэж хөгжүүлэх юм байна гэдэг тэр талаараа мөн Субашидыг ингээд нарийн үзэхлээр бас Монголын одоо эртний хаадын сургаал шүлгүүдийн хэлбэр бол тэнд их ажиглагддаг болохоор тэр яг Хоодан хаан зохиосон юу гунгаажлцсан Сажлам гунгаажлцсан зохиосон юм уу эсвэл Хоодан хаан бас тэнд өөрийнхөө айлдварыг оруулсан байж магадгүй гэдэг нэг таамаглал. За бүр эрт үедээ бол бас л Монголд сүүлийн үед бас археологийн олдруудаас энэ төр гарсан хадны бичээс дээр ч гэсэн бас монголчууд бүр эртнээс л тэр буддийн авдрмын одоо космологийн сургаал бол монголчуудын оюун санааны салшгүй хэсэг болсон нь нөгөө талаар бас тэнгэр үзэлтэй холбоотой байж магадгүй юм шиг санагдаад би тэнгэр үзэл ба авдрмын одоо тэр авдрмын дотор тэнгэрүүдийн тухай ойлголт байдаг. Тэр хоёрыг харьцуулсан илтгэлийг бас тавьж ирсэн. Баярлалаа. Агата өгш нэг зүйлийг их даруухан эрдэмтэн болохоор нэг даруухан дурдаад өнгөрлөө. Тэн дээр би бас наривчилж асуух нэг зүйл байна. Эрдэмтэн судлаач Бямба ламтай хамтраад Монгол мэргэдийн одоо Монгол лам нарын төвд хил дээрх зохиол бүтээлүүд дээр танаа сургууль, танаа эрдэмтэд нэлээд төлөв ажиллаж байгаа харагдсан. Тэгэхээр энэ дээр яг ямар судалгаанууд явагдаж байна, ямар хөрвүүлгүүд хэд хичнээн ийм одоо бүтээлүүд Монгол эрдэмтдийн бүтээлүүдийг та бүхэн таниулж байна, төвд хил дээр их сурвалж байна. Одоо манай Ракчагийн Бямбад нэг бас Монгол билиг тим одоо цуврал зохион байгуулсан. Тэгээд тэр ажил явагдаж байна. Тэгээд тэр бол хоёр чиглэлтэй. Нэг нь бол одоо яг Монгол дах байгаа хүчин төвдөр зохиосон судрууд дахин хэвлүүлэх. Энэ бол нэг чиглэл. Хоёр дахь чиглэл бол судалгаа. Тэгээд судалгааны ажил. Тэгээд жишээлбэл одоо тэр богдханаас эхлээд Жовцон дамбын одоо бүх бүтээлүүд гаргаад тэгээд түүнээс гадна одоо Жовцон дамбын тухай нэг бот яг тэр талаар тэр сэдвэр хэвлүүлээд тэгээд дотор нь маш их чухал одоо бүх бүтээлийн жагсаал байна, тэгээд тайлбар байна. Тийм учраас одоо жишээлбэл бид одоо гадаадын судлаачид тэр одоо цуврал маш их чухал. Яг гэвэл бидний ажилд маш их тусал үзүүлж байна. Одоо бид заавал бүтэн одоо сумбум үзэх хэрэггүй. Жагсаалаас харж агаад тэгээд тайлбар үзээд тэгээд за одоо илүү нарийн мэдж байна хин юу зохиосон тэгээд
Энэ талаар бол манай аргачлалын бямба маш их одоо гадаадад бас алдартай. Тэгээд олон номын санд бас биднээс асууж байна гадаадын номын санд. Энэ ном одоо яаж худалдаж авах тэгээд тэдний хөмрөг заавал байх ёстой гэж ойлгож байна. Та чойрын 5 бот хэмээх том 5 судлагдахууныхаа ард Монголын одоо мэрэгд ламрын зохиосон бүтээлүүдийг нэлээд дурдсан байсан авсралтаар. Тэгэхээр энэ судалгааг та хэр хийж байна? Энэ ер нь одоо Монголд хэр хөгжиж байгаа судалгаа байна? Монгол мэрэгдийн төвд хэл дээр бичсэн энэ бүтээлүүдийг та бас хэр судалж олон нийтэд таниулж байна? Монгол лам нарын төвд хэлээр бичсэн бүтээлийн анхны мэдээллийг бол Монгол эрдэмтдийн анх дугаар орол дээр Гомчуу хамт Гомч мэрэгэн Гомчуу сайхан дэлгэрэнгүй мэдээл. Тэгээд тэрнээс бол манай яг философийн өөрөлд гүн ухааны бүтээлүүдийн тоймыг бол бас манай эрдэмтэд тэндээс гаргасан авдрын чиглэлээр хэдий хэр бүтээл байна. Бэлэг баримтын чиглэлээр хэдий хэр бүтээл байна гэд. Тэгээд тэр чиглэлээр бас тодорхой одоо хамгийн гол гэсэн эрдэмтдийн бүтээлүүдийг бол орчуулад эхэлсэн. Саваа Дамдангавч, Дандраа Аграмб ийм бүтээлүүд гээд манай дээр бол орчуулагдсан шүү дээ. Миний хувьд буддийн бэлэг баримтын гүн ухаан дотор нэг зүйлийг хэлэхэд Европын ч юм уу Америкийн эрдэмтдийн хараад байхад бэлэг баримтын судалгааг ганжуурдах бэлэг баримтын судруудын судалгаа данжуурдах судалгаа хоёр жоохон тусдаа яваад байгаа шиг санагддаг. Тэгэхээр манай лам нарын бүтээл маань болохоор бэлэг баримтын тэр ганжуурдах данжуурдах бүх зохиолуудыг нэлээд нэгтгэж гол одоо ойлголтуудыг өгсөн Афган Балдан цорчийн тайлбар болохоор их түлхүүр ойлголт өгсөн цэгдэл үгэн тайлбар боловч их түлхүүр ойлголт өгсөн тайлбар байдаг учраас тэр Афган Балдан цорчийн тайлбараар бол манай датсан сургуулиудыг төвдийн датсан сургуулиуд ч гэсэн бэлэг баримтын суралцахтаа гол гарын авлага болгож ирсэн байдгийн байна л л дээ. Тэгээ Афган Балдан цорчийн тайлбарыг миний одоо төвдөлний багш Сэдэв багш орчуулад би өөрөө бас тэн дээр эдит жахаа редактор хийгээд ингээд хэвлүүлсэн байгаа. Төв үзлийн чиглэлээр бүтээлүүд дээр манай Лусан Цэрэн багш бол голлож ажиллаж тэр чиглэлийн бүтээлүүдийг бас олонний хүртэл болгосон. Манай хүрээлэн дээр явагдсан нэг том ажил бол Монголын философийн түүхийн 4 бот. Тэгэхээр Монголын философийн түүхийн 4 бот дотор 2 дугаар, 3 дугаар бот, 4 дугаар бот хоёр бол ер нь Монгол дахь яг энэ чойрын 5 ботын чиглэлээр ном зохиол бичсэн Монгол лам нарын бүтээлийн танилцуулга байдаг. Тэгэхээр энэ бол бас их том бүтээл гэж бодож байна. Бүгд найрамдах Польш улсын Варшавын их сургуулийн дуран дахны судлалын сургууль, танай факультет. Орон алстаа ямар чиглэлээр Монголын судлал, буддийн судлалаар их түлхүү анхаарч ажиллая гэж төлөвлөж байгаа байгаа тааш. Олон талаар биднес явагдаж байна. Нэгэн чиглэл бол гар бичмэл одоо сурвалж бичих судлах гар бичмэл юм уу бар байвал тэднийг хорондоо харьцуулаад тэгээд хин хэзээ юу өөрчлөгдсөн. Тийм учраас ийм судалгаа биднес нэлээд сайн явагдаж байна. Бас докторийн оюутнууд тийм чиглэлээр бас явна. Түүнээс гадна бидний чиглэл нэгэн бас одоогийн Монгол байдал үзээд одоо буддийн шашин яаж сэргиж мандж байна. Бид олон жилийн турш кандидат чиглэлийн хийдэд ирээд тэгээд хамтламжтай уулзаад ярилцаагаад олон хүнтэй лам нартай бас юм асуугаад тэгээд нэлээд материал цуглуулсан.
Ракчагийн Бямба бас гэрэл зүрэг зөвлөж байна. Сурвалж бичиг үзээд нөгөө талаас бас барин бичигнүүдийг маш нарын үзээд судлаад нийлээд ерөнхийдөө одоо Монгол дахь буддийн шашин яаж дэлгэрсэн одоо хүртэл яаж хөгжиж байна тэм чиглэлээр одоо судалгаа хийж байна. Бас нэг зүйл Агата багшаас одоо асуух нэг чухал зүйл байгаа. Монголын Бурхны шашны төв гандан тэгшлэн хийдийн дэрэгдэх шашны их сургууль, буддийн шашны их сургууль, Варшавын их сургуулийн дорн дахны судлалын танаа сургууль буюу танаа факультеттай хамтарч ажиллахаар болж байгаа одоо санамжчгээ байгуулсан гэсэн баяртай мэдээ дуулсан. Ямар чиглэлээр хамтарч ажиллах вэ? За биднес бас маш их баяртай талаархал илэрхийлж байна. Одоо нэгдүгээр сард гадаад тэгчлийн хийдийн хамтлам Варшавт Польш дах зочлж ирээд тэгээд манай Варшавын их сургуульд бид үлдсэн. Тэгээд одоо цааш нь ялангуяа Зана базарын нэрэмжид их сургуультай хамт одоо тэр гэрээ зохион байгуулад гарын усаг одоо зурсан. Тэгээд Монгол дахь одоо буддийн шашны тухай тим сэдвэр цааш нь судлах хамтран ажиллах санаатай байна. Харин бас бидний оюутны солилцоо, багш нарын солилцоо их чухал ажил гэж бид бодож байна. Тэгээд гэрээний дотор бас өвний загцсан. Бас одоо бидний одоо ном бүтэл солилцох бас тим одоо гэрээ байвал тэгээд илүү амархан болно. Олон жил буддийн судлаар буддийн гүн ухаан судалсан хүний хувьд энэхүү судлагтун энгийн хүмүүст ямар ач холбогдолтой эрдэм шинжилгээний судалгааны хувьд ямар үн цэнтэй зүйл гэж та боддог вэ? Энэ ярилцлагад би их баяртай байна. Агата багшаас маш чухал мэдээллүүдийг авлаа. Ер нь бол бид шинжлэх ухааны үүднээс буддизмыг судлах энэ судалгаа бол зөвхөн Монголд төдийгүй дэлхийн олон оронд Польшид маш их өргөн хөгжиж байгаа гэдг нь бол харагдаж байна. Миний өөрийн одоо ажилласнаар бол Польшийн одоо философийн буддийн гүн ухаан судлаач эрдэмтэд бол буддийн логик судалгааг орчин үеийн аналитик философи, Wittgenstein-ийн хэл шинжлэлийн философи энтертэй бол холбож харьцуулж тайлбарласан ийм номнууд гарч байгаа юм шиг үлээ би их сонирхож байгаа. Тэгэхээр зэрэг манай залуучууд буддизмыг шинжлэх ухааны үүднээс судлах нь зөвхөн одоо шашин гэдэг утгаараа биш, буддизм бол хүн төрөлхтний бүтээсэн оюуны нэг том соёл. Монголчууд бид энэ оюуны том соёлын нэг айс авт багтаж явдаг ард том учраас үүнийг үргэлжлүүлж залгамжилж явахд маш их чухал хэрэгтэй юм байна. Монголын Бурхны шашны төв гандан тэгшлэн хийд Монгол улсын шинжлэх ухааны академи, Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс хамтран зохион байгуулдаг буддизм ба шинжлэх ухаан энэ удаагийн нэвтрүүлэг үгээр жаргаж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт бүгд найрамдах Польш улсын Варшавын их сургуулийн дорн дахин судлалын факультет буюу бүрэлдэхүүн сургуулийн захирал, дийн буюу декан манай Агата багш, монголчуудын эртний найз нөхөр, мөн Монгол улсын шинжлэх ухааны академийн философийн хүрээлэнгийн шашин судлалын салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан шинжлэх ухааны доктор Гантыя багш нар оролцлоо. Дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзцгаая. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтрагч Өв соёлын голомт төсөл